Түрэг аймаг хүчтэй болсон тухай энэ тухай мэдээлэл хүргье. За Түрэг аймаг бол төмөр үйлдвэрлэдэг байсан. Энэ бол үйлдвэрлэлийн бүтэн процесс. Энэ юу гэж ойлгох вэ гэхээр бол төмрийнхаа хөдрийг хайн, төмрийнхаа хөдрийг олно. За тэгээд төмрийнхаа хөдрийг хайлуулж төмөр болгоно. Төмрийнхаа хөдрийг хайлуулж төмөр болохын тулд бол тэр хайлуулдаг зуухаа барина, зуухаа ус шинчлэн мөн хайлсан төмрөөрөө бүтээгдэхүүн гаргана, бүтээгдэхүүнээ борлуулна. Энэ бол тухайн үедээ бол энэ манай 18 дугаар зууны эсвэл 19 дугаар зууны ихэнх үед болсон энэ дэлхийд даяар болсон энэ аж үйлдвэрийн хувьсгал аж үйлдвэрийн хувьсгалын миний аж үйлдвэрийн хувьсгал гэж ойлгож болно. Түрэг төрийн хүн ам бол Рорен төрийн хүн амын өчүүхэн хэсэг боловч Рорен төрийн хүн амын ихэнх нь бол мал аж ахуй мөн тариалан аж ахуйтай байсан бол энэ төмөр хайлуулна. Энэ бол аж үйлдвэр. Энэ хийж байгаа энэ удирж байгаа хүмүүсийн сэтгэхүй оюун бол имийг бол системээр хардаг, системшилж хардаг. Тэгэхээр аймгийнхын удирдлага нь тийм зандаад байсан гэдэг хэлье. За энэ нэг сонин баримт байдаг. Түмэнгийн үед түмэн бол Түрэг аймгийн захирагч үед бол бие даасан гадаад харилцаатай болсон. За би улсын хил дээр очиж торог дуран авдаг гэсэн, аймалцдаг байсан гэж байна. Ийм баримттай. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бол Түрэг бол аймаг бол Рорен буюу Жужаан төр дотроо бие даасан бодлоготой болцсон байсан гэдгийг бол харуулж байна. Бие дааж гадаад худалдаа хийж байна гэж чинь. За мөн энэ том баримт байгаа. Жо Винди буюу Баруувэ улсын эзэн нийтийн он тооллын 545 дугаар онд Түрэг аймагт илчилгээсэн байгаа юм чи. 545 дугаар онд. Үүнээс болж Түргүүд хоорондоо юу гэж ярьж байсан гэхээр ийм том улс манад илчилгээж байгаа юм чинь манай улс их хүчрэх болно гэж хоорондоо ярьж байсан. Энэ баримт бол энэ ч бүртгэгдсэн байна энэ ч. За тэгэхээр яг бодит байдал дээр бол Түрэг бол их баян болцсон байсан байна. Би даадаг болцсон байна. Түрэг аймаг шиг Ашна угийн байгуулсан. Мөн төвөөсөө тодорхой хэмжээнд автономт болцсон байсан. Энэ үед за нэг чухал мэдээлэл гарч байгаа. Тэр үед тэлээ Рорен төрөө мөхөх гэж байхыг түмэн ойлгоод аймгаа дагуулan тэлээгийн нэгэн аймгийг эвдэв. Түм илүү өрхийг булан авав гэж байна. Энэ юу болсон бэ гэхээр тухайн үед одоо Түрэг хүчрэх болж байна гэдэг юм бол энэ төр барьж байгаа Рорен буюу Жужаанчууд хүнүүгийн хойц тэлээтэй хил амаасан ойлгоодгүй хоорондоо зөрчилтөө. Тэгээд тэлээ Рореныг унах гэж Түрэг унах гэж яхад энэ боломжийг ашиглаад Түрэг аймгийн түмэн захирагч түм илүү тэлээг өөртөө хурааж авсан байна гэдэг чинь энэ юу гэсэн үг вэ гэвэл 11-ийг нь хураагаад авсан байна. Тэгэд энэ үед бол нөхцөл байдал их сонирн байсан байна. Түрэг төрийн хаан анахгүй хэлгнээг байгаа байхгүй. Огт хэлгнээг. За эндээс бидээс юу ойлгож байна гэхээр де факто буюу бодит байдал дээр Түрэг аймаг бол бие даацсан тийм үү? Дэвээрээ буюу одоо захиргаагаараа тухайн үеийн захиргаагаараа бол энэ Түрэг аймагтай харьяалагддаг байжээ гэж. Түрэг аймаг нь Рорен төрөдөө харьяалагддаг байжээ. Ийм эмзэг улс төрийн нөхцөл байдал үүссэн байна энэ. За ингээс мөрөө дараагийнхаа самбар руу орцгоё.